Hi guys, Amina байна. Замын саяхан Хонконг, Шанхай, Таиландаар 3-7 хоног аялаад ирсэн. Аяллахаа дурсамжуудыг цоврал влог болгож оруулъя гэж бодлоо. Энэ влогуудаараа би ямар Airbnb-д орсон, хэрэг мөнгө зарцуулсан, ямар хоол идсэн, юу хийсэн талаараа дэлгэрэнгүй хуваалцсан байгаа. Тэгээд та хэдэд таалагдана гэж найдаж байна. За тэгээд аяллахаа эхний 4 хоногийг би Хонконгд өнгөрүүлсэн. Тэгээд анх удаа очсон болохоор ч тэр одоо хүртэл би ингээд хаяа бодохоор бүр ингээд сонир санагдаад байгаа. Айгуу тийм өөр ертөнцид очсон юм шиг шал өөр орчинтой төсөөлөөгүй тийм газар байсан. Би одоо ус чин рүү явах чинь тэгээд сормосоо хийлгэцэн, сонсоо бодуулсан, өглөө унсаа бодуулсан, өсгний хийм хийлгэцэн. Тэгээд маргааш өглөө нисэн тэгээд одоо өсөд хариулчихлаа. Миний ус нэлээд бас ургаад одоо нэг үзүүрийн гоё хулаа жоохон шатлалаад тэгээд жоохон төсөөлт юм аа гэж бодчих. Hey guys, миний ээлж амралт өнөөдрөөс офисаар эхэлж байна. Тэгээд татрын 3-7 хоног гоё аялна. Тэгээд та идэг гоё дагуулад явна. Тэгээд яг одоо болохоор ийм утсан байна. Энэ манай ээжийн залуудаа өмсдөг байсан өмд 2000 онд. Тэгээд одоо хүртэл ингээд амар гоёороо. Тэгээд би өчтөр энийг авсан юм. Самбанда ингээд юм цаанаас нөхсөн ягаа. Өтөсөн хэвцээ. Хонконг руу шууд нислэгээр явсан. Нэг талдаа болохоор 820 мянган төгрөг орчим болж исэн. Airbnb руугаа яаж явахаа судалсан чинь автобус нь хамгийн амар юм байлээ. 18 мянган төгрөг орчим болсон. Таксидсан бол нэг 150-200 мянган төгрөг болох байсан байлээ. First meal in Hong Kong. Shell train яриад байдаг өнөртөөсөө. Явсан газруудынхаа хүнсний дэлгүүрүүд рүү орох айгуу дуртай. Тэгээд бодоход өнийн хэрцүүлээд Австралийн авокадо биш. Энэ бүр амар гоё том байгаад амар гоё амттай мөлий бүр мас шиг. Өөрөөр харчихлаа. Одоо би ятах юм. Энэ Америкийнх юм байна. $60 гэхэр хэд вэ? 20 мянга, 30 мянга. Газрын айлм. 100 мянган зөв. Ямар үнэтэй юм бэ? Япон хүртэл юм дээр байдаг. Яг үнэтэй дэлгүүр рүү хойлоо ороод ирсэн хаа. I love chips. Дэлгүүр ямар хөөрхөн chips. Крем махны үн харъя. Энд их амар сайн яг local биш. Дандаа Спан, Денмарк, Япон гэдэг импортын бараа оруулж ирдэг дэлгүүрт орсон юм байна. Тэгэхээр энэ минь үнэтэй байх нь аргагүй шин. Энд байх уу цай, кофе, энэ тэгээд масалтай болох. Ийм мундаг авсан чинь ийм их юм. Энийг одоо яаж идсэн бэ? Тэг ингээд нийлээд 85. Toast box. Это гоё юм бэ? Хонжны шарн ихтэй амар гоё амттай. Шууд явж байгаа Toast box гэдэг газар орсон. Байхуу кофе нь бүр амар гоё юм байна. Би тэгтээ кофег нь яаж хийдгийг бичлэгийг аваад үзүүлмээр байна. Very nice coffee. Day 2 in Hong Kong. Болохоор нөгөө нэг Shongwan тэгээд Central хавцаа байгаа хгүй. Тэгээд одоо Tsim Sha Tsui гэдэг нөгөө тал руу явах гад явж гин. Хонконгд одоо 3 хоног байх болохоор аль болох гоё эрт босоод явахыг хичээж байгаа. Вау. Ямар гоё газар юм. Өндөр барилга ихтэй болохоор амар сэрүүхэн байгаад байсан. Гэхдээ наранд харсан чинь амар гоё дулаахан байна. Метро айгу амар. Тэгээд 10 мянган төгрөг орчмоос эхэлт юм байлээ. Тэгээд цөөхөн хоног байсан учраас тэр дорн кашаар төлөөд яваад байсан. Hong Kong Museum of Art орох гэж байна. Тэгээ нөгөө влог хийдэг ах шиг одоо ярих хөлөө хүмүүстэй. Нүл загас. Би зургийг авсан чинь нүл загасныг харагдаж шít. Тэр гарч ирж байна. Ландлогт газар амьдардаг болохоор ийм харж амар орилж мэрлээ.
Хүмүүс манайх одоо тэр хавцаа гах тий. 우리 음식이 гоё харагдах. Тийм ээ. Стокой бэдэмэнэ. 2-3 минут алхаад ордог Avenue of Stars K11 гэдэг нэг алдартай дэлгүүр. Тэгээд Ocean Port лөө тийш очоод гоё зүгээр сонирхож харах чинь. Төлгөө энэ төр гаргаагүй явж байгаа болохоор тэгээ угаасаа Хонконгд нэг дээшээ нөгөө трамаар ингээд Victoria Picnic руу гараад тэгээл зүгээр гоё хотоор нь соёлыг нь мэдрээд алхах нь л баг гоё юм шиг санагдлаа. Ялчгүй нэг тийм аялал жуулчлалын хэсэг юм шиг. Манай нөгөө тал бол айгүй тайван хүмүүс өөрсдөө яг Хонконг хүмүүс нэлээд харагдтыг. Jungle, concrete jungle. Энэ K11 гэдэг нэг алдартай дэлгүүр нь гисэн штэ. Тийшээ хальт гоё очиж үзүүл баяр. Тийшээ. Pet garden юм биш үү? Өчтөр нэг сонин хоол идсэн болохоор одоо мэддэг Япон хоолны газар руугаа явах гээд явж байна. Одоо тэгтээ аялахын нэг хэцүү юм ингээд хүүтэн ус дандаа уудаг. Халуун ус авч тэгээд усны сав аваад явангууд арай л хүнд болоод байдаг болохоор тэгээд ялчгүй гэж бодсон. Нэг час өндөг 8,000. Энэ 48,000 хавцаа. Японд энэ чинь 20,000 хавцаа гэдэг юм уу? Ингээ явсан газрынхаа магнитуудыг цуглуулаад явдیں۔ Баялаа. 지나다 가지. Ямар гоё юм бэ? Биднээс яг хүмүүс эртнийг мэдээд хоолтгийг мэдэнгүүтээ ингээд ирээд байвал яах вэ? Японд хамт сурдаг байсан найз ирж инээ. Тэгээд McDonald's дуцаа цэнэглэнгээ төхөлөж ийн. 기도 안 자. 한국도 나 기니그래. За тэгээд Цэмшатви хэсгээрээ илүү алхаж үзээд дугаалсан. Ер нь энэ хэсгийг илүү одоо байрлахад тохиромжтой гэж зөвлөдөм мэлээ. Илүү аялал жуулчлалд тохирсон. Надад бол яг нэг ялгаагүй санагдсан. Нөгөө нийтийн тээвэр нь айгүй амар болохоор. Тэгээд яг юу намайг айгүй гайхшруулад байсан бэ гэхээр ийм жижигхэн зайд ийм олон байрлал яаж багтаад ямар сонирхолтой юм бэ л гэж ер нь айгүй бодогдсон. Тэгтээ sunset болоод эхлээл ингээ жоохон харанхуй болчих бүр гоё болж шээ. За second day in Hong Kong. Тэгээд одоо 8 өнгөрчин Happy Valley Recreation Center гэдэг газар ирсэн байна. Тэгээд ер нь бол нэлээд том парк байна. Хөл бөмбөгийн талбайтай, усны талбайтай байх гэж бодож байна. Тэгээд тойроод ер нь айгүй олон тийм бүлгийн замтай. Ер нь л яг энэ хэсгийг тойроод нэлээд олон тийм юунууд ах шиг байна. Орон сууц ах шиг байна. Орлого айгүй сайтай байж ижлэнд айгүй тийм тухтай амьдрах газар юм шиг байна. Ер нь хаасыг үл тийм л байгаа л да. Гэхдээ энд бол ингээд нөгөө нэр одоо бүх юм айгүй өртөг өндөртэй, байр нь амар үнэтэй юм байна. Тэний одоо байгаа буудал жишээ нь хоногийн 170 хавцаа, 170,000 төгрөг хавцаа мөртлөө айгүй бас амар гоё бол биш байгаа байхгүй юу? Гоё юм уу? Айлын улсууд тэгэл ингээл гоё хүмүүс нь ингээ гоё эрүүл амьдрахад үнэтэй биш
биднэрт ийм боломж Монголд байдаг байсан бол бид нэр бас магадгүй ингэж л амьдрах хэлсэн л ахaltaа тийм амьдрах нөхцөл байдал нэг хүнд учраас ингээл яаж өвөл мөвлөл юм ингэж гоё байх тийм ингээл аавч хоёр хоёлаа ханаад үрцэн тэгэл цанхаа жонголож чадахгүй агаарт гарах юмсан ингээл бидний нөхцөл байдал бас тийм л байгаа. Тэгээд ер нь л би анх удаага өвөлийг ингээд дулаахан газар явж байгаа хгүй. Тэгээд надад бас амар гоё талархууштай мэдрэгдэж байна. Ингээд өөртөө бас зориулаад. Яа тэгээд 6 минут өөрөө ганцаараа ястаа баах юм ярьж сууж байна. Яа одоо ер нь л бодол руугаа буцлаа. Би зөв нөө. Өөх тэр сарыг хардаа хүмүүс гоё гүүгээл Beautiful scenery here. Hopefully we make it out to Mongolia sometime. They ever do races out there. We're looking for like half marathons and marathons and stuff. So if we can get out there, we'll definitely do something else. You got to host us, right? Yep. Yeah, sure. So we're doing a little something for you though. Yeah. We're gonna make it out to Mongolia. We do have a half marathon and a full marathon in Mongolia, so Oh, you guys yeah? should When definitely is it come. usually? It's like in May, I think. Oh, it's a Pretty this man. Yeah. Хотолтонд гарааг байгаа уснысаа гэж тий. Адилхан зүтгэлт одоо найзуудаасаа авсан бэлгээ их ад жаргалтайгаар үзэж байна. Anyway, kind of creepy. I guess we gotta try the egg tarts in Hong Kong, right? Yesterday it was sold out. Ийм хөөрхөн кофений аяга. Эндхийн кофе гэхдээ үнэхээр гоё юм аа. Хонконгийн тийм яг traditional egg tart биш гэсэн. Okay. Амар гоё юм. Гаднахаа нэг гоё crunchy. Аша, дэтлээ. Okay. Raspberry tart гэсэн. Тийм ширэрлэг биш гоё юм байна. Тэгээд жимсэн амар гоё амтсан. Барааны хэсэг рүү норонгууд амар гоё юм шиг байна. Таван чи croissant. Тоссоо. Тэвч шарчинсан. Wow. Ялгаагүй үнэтэй байна. Айгу олон төрөл байгаа юм байна. Зүгээр санийхаа гараг гүцэхгүй байна. Хонконг болохоор 156 жилийн турш Английн колони байсан. Тэгээд Тайкун гээд өмнө нь шорон байсан тийм газар руу явж үзэж байна. Энэ сэнхэр хэсэг нь болохоор цагдаагийн газар хэсэг юм байна. Тэр улбар шар хэсэг болохоор шүүхийн хэсэг. Тэгээд энэ цагаан хэсэг болохоор шорон. Энэ prison yard руу явж дээ. Дээр үе зүгээр ингээд айгу аимшиг байсан газар юм гоё болгоцсон тий. Жижиг өрөөнд олоолаа байвал гуруулаа байвал энэ ч одоо юу гэсэн үг юм нөгөө цагтаан нар амар ажиллал хийгээл явдаг л лалт зэгтэй бас амар хүн чанар зулгаах байсан баха тийм хамгаалагч нарын нойл мэл байсан юм шиг байна. Тэгээ хүмүүс бол өөрсдийнхөө өрөөнд л нэг bucket дотор одоо тэгс чи ингээ амар гоё хоолны газар болгож болсон. Oh my god. Ямар зөв юм те. Энэ ингээ хаагдчихдаг байсан юм биш үү?
Тэгээд дараа нь Monster House гэдэг алдартай барилга дээр очиж үзсэн. Гэхдээ яг үндэ энгийн хүмүүс амьдардаг орчин болохоор нэг удаа дэмэргүй санагдаад тэгээд явсан. Тэгээд судлаад үзсэн чинь Хонконгд ийм жижигхэн зайд айгүй хүнд нөхцөлтэй амьдардаг хүмүүс айгүй их байт юм билээ. Тэгээд байрны үнэ айгүй үнэтэй учраас ер нь тийм нэг dark side бол байдаг юм билээ. Тэр нь намайг ер нь айгүй гайхшруулсан. Бичигтэй газрын бүр ингээ нүүр хавтчихдаг юм хэцүү. Энэ хоолны амьд авсрахыг өгдөг болох л та. Одоо онгоцны буудлын яваад тэгээ Шанхай руу нислээ. Ингээл тэгор цаахын ингэж голгодог. Эндээ ингээд ийм ширээтэй, жижиг ширээтэй. Эндээ шкафтай. Надад л нэмэрхүү. Халуун уснаас асуудалгүй гайгүй л хэлсэн. Тэгээд хамгийн жоохон амар нь болохоор эндээ шууд усан дашдаг. Тэгэхээр жоохон амар. Гэтэ яг хөө гайгүй. Галтгаан нэг иймэрхүү яг хөрхөн нэг юм ба. Жижиг апартмент шиг. Юула laundry machine-тэй. Тэгэл энэ laundry machine-аас нэг хан хүртэл ингээл ийм зайтай. Хонконгийн аялал маань нэг иймэрхүү байлаа. Нэг удаан аялахаар төлөвлөгөөтэй байсан болохоор аль болох хэмнэхийг хичээгээд тэгээд 2 хүн нийлээд 700 сая төгрөг орчмыг зарцуулсан. Аль болох гоё мэдээллээр дүүрэн байлахыг хичээлээ. Тэгээд асуух зүйлээ байвал комментаар асуугаарай. Тэгээд Шанхайгийнхаа влогоор уулзцгаая.